Улсын нийт байгууллага нь 1992 онд Бүгд найрамдах Чех улсад байгуулагдсан хүний эрх, хүмүүнлэг, хөгжлийн чиглэлээр дэлхийн нийт 40 гаруй орнд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын төрийн бас байгууллага юм а. Бид Монгол улсад анх 1993 онд зуудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх зорилгоор Монгол улсад анх үйл ажиллагаа эхлүүлсэн ба байнгын салбар төлөөлөгчийн газраа 2011 онд байгуулж нийт Монгол улсын 21 аймагт 30 гаруй төслийг хөгжлийн болон хүмүүнлэгийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Манай байгууллага иргэний нийгэм хүртээмжтэй засаглалыг бэхжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай нэгт хамтарч ажилладаг. За энэ хүрээнд 2023 оны 12 дугаар сараас Европын албаны санхүүжилттэй иргэний нийгмийн байгууллагыг чадваржуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. За уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн жилүүд манай улсад ганцууд, ой хээрийн төмөр, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Энийг бол бүгдээрээ бид нар мэдж байгаа. За хамгийн сүүлийн жишээ гэхэд 2023-аас 24 оны үйл одоо Монгол орны бүх нутаг дэвсгэрийг хамарсан 100 бол 9 сая гаруй мал хоригдож эдийн засгийн хөгжлөөр 3 тэрбум төгрөөд байгаа. Үүний дараагаар бол ой хээрийн төмрийн эрсдэл бас нэлээд санаа зовоосон нэг байгалийн гамшигт үзэгдэл болж байна. За энэ хавар бол жишээлбэл Төв аймаг, Хинтээ, Дорнод, Сэлэнг аймагуудад бол төмөр нэлээд их хэмжээгээр гарлаа. Ой хээрийн төмөр ер нь хаврын хувийн ажилтнаас шалтгаалаад хаварт бол 2-оос 7 дугаар сард, намарт бол одоо 9-ээс 11 дугаар сарын дуустал хугацаанд гарч байгаа нь бол 1996 оны өмнөх үеүдтэй харьцуулбал 2 дахин их уртсан хугацаагаа. За байгалийн эдгээр гамшигаас урьдчилан сэргийлэх, за гамшиг тохиолдлогт хамгийн бага гар цогцолтойгоор даван туулахт нь хүмүүс туслах хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх нь манай байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл юм. За энэ чиглэлийн хүрээнд манай байгууллага 2024 онд малчтын хүүхдүүд чиглэсэн зуудын төслийг Ховд Баян Үлгэн аймагт хэрэгжүүлсэн бол 2025 онд Хинтээ, Дорнод, Сүхбаатар аймагт ой хээрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх төслийг тус хэрэгжүүлээд байна. Манай байгууллага нь орчны бохирлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлийг сааруулах болон засан зохицож чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тиймдээч дэлхийд даяар ажиллаж буй ПИН-ийн ажилтнууд нь төслийн төрш байгууллагууд альва төсөл хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ аль болох байгалийн орчинд сөрөг нөлөө багтай, байгальд хамгийн ээлтэй байдлаар хэрэгжүүлэхийг хичээж ажилладаг. Бид өдөр тутамдаа хог хаягдлаа багасгах, ус эрчим хүчээ хэмнэх болон тээвэр худалдаа авалттай байгаль дээлтэй ногоон зарчмыг баримталж ажилладаг. Тухайлбал ПИН-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь үлгэр жишээ ногоон офис болохын тулд дотоод хэрэгцээнд норог цаасыг ашигладаг, ус эмнэх цоргыг ашигладаг, түнчлэн хогоо ангилж тушаадаг бөгөөд бүх шинэ ажилтнуудаа хог хэрэгхээ ангилж хаях талаарх сургалтуудыг ордог. Цаашлбал бид бүх худалдан авалт, тухайлбал бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний худалдан авалтандаа үргэлж байгаль дээлтэй сонголтыг илүүд үздэг. Товчхондоо ПИН нь байгаль дээлтэй байхыг байгууллагынхаа соёл болгож чадсан юм. За People in Need олон улсын төрөмс байгууллагын үндсэн үйл ажиллагаануудын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах байдаг. Тэгээ энэ чиглэлд бид нэр олон төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлж байгаагаас жишээлбэл бид нар гамшигын эрсдлийг бууруулах, хөрсөн сэргийлэх арга хэрэгслийг ард иргэдэд эзэмшүүлэх, нөгөө төгөөр хүлэмжийн ялгарыг бууруулах, байгаль орчинд ээлтэй төрөл бүрийн шийдлүүдийг нэвтрүүлэх байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл бид нар сүүлийн 4-5 жил агарын хурлыг бууруулах, их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэл Монгол гэрийн халаалт улаалга агаар солиотын чип гэдэг вакциныг нэвтрүүлээд нүүбийн хүүхдийн сантай хамтран ажиллаж байна. Энэ чиглэлд одоогоор 14 байршил буюу 12 аймаг нэгдсэн байгаа бөгөөд нийтдээ 4700 гаруй айл өргөх энэхүү вакциныг ашигласнаар тухайн ойр орчмынхоо бүсийн агаарын бохирдлыг бууруулахаас гадна өөрийнхөө хувь хүний зүгээс байгаль орчноо хамгаалах чиглэлд хувь нэмэр оруулж байгаа ийм өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжээд явж байна. Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төсөл нь Монгол улсын хүнс ус удааны салбарын бичил болон жижиг дунд үйлдвэрлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч нарыг тойрог эдийн засгийн зарчимд шилжиж үйл ажиллагаагаа ногооруулна. Байгаль орчин дээлтэй үйлдвэрлэл явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм а. Бид эко тэмдэг болон ногоон гэрчлэгээний тогтолцоог нэвтрүүлэн байгаль орчин дээлтэй буюу байгалийн нөөцийг зүй зохистой ашигласан сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажлыг өрнүүлж байна. Мөн бичил болон жижиг дунд үйлдвэрлэгч нарт сургалт, зөвлөх үйлчлэгээ үзүүлж, үнэлгээний цахим платформороо дамжуулан гэрчлэгээжүүлэх, тэдгээрийн бүтээгдэхүүнийг
урамшууллын аянтай холбох зэрэгээр ногоон худалдаа авалтыг дэмжиж байна. Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд бид бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нүүрс төрөгчийн ялгарл багтай тойрог эдийн засгийн зарчим шилжигтэн дэмжлэг үзүүлэлт ажиллаж байна. Энэ хүрээнд эко тэмдэг болон ногоон гэрчлэгээжүүлэлтийн суурь ойлголтыг Монгол улсад нутагшуулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа ба мөн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийг сургалт мэдээллээр хангах туршлага судлах аяллыг зохион байгуулад байна. Мөн энэ хүрээнд бид нийгмийн зан дадлын өөрчлөлтийн кампанит ажлуудыг эхлүүлсэн байгаа. Энэ кампанит ажил нь хэрэглэгчид эко тэмдэгтэй бүтээгдэхүүнийг сонгохдоо тухайн бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй гэдгийг таньж мэдэж авах. Тэгээд эргээд хүмүүс тэрийг уриалгах сэтлийг өгөх зорилготой юм. Бид хэрэглэгч болон үйлдвэрлэгч нарын дунд гүр болж ажиллан ногоон эдийн засгийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь урт хугацааны олон талын оролцоо шаардлагатай ажил мэт боловч урт хугацаанд бол ирээдүй болон байгаль орчиндөө хийж буй хамгийн чухал алхмуудын нэг юм. Ийм болохоор та бүхний мөн адил ногоон шилжилт хийхийг уриалъя.